Сайн байцгаана уу? Шинжлэх ухаан танин мэдхүйн од мөндөр суваг уран зохиол тартай үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Цэнгэл баяр миний бэлтгэн хүргэдэг дэлхийн шилдэг 50 өгүүллийн нэвтрүүлгийн шин дугаар эхлэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийг та бүхэн YouTube-ийн од мөндөр суваг, NTV телевиз, од мөндөр радио 83.307 гэсэн хост дэлгөөнөөр хүлээн авч үзэж сонсож байгаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи за мөн од мөндрийн алтан гишүүд та нар маань дэмжиж ажиллаж байна. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа өмнө нь уншигдаж байсан Үе ухаа зохиолчийн нэг гайхалтай үйлчлэгийг хамтдаа дахиад сонсох боломж гарлаа. Би хувьдаа их баяртай байна. Тэгэхээр Үе ухаа зохиолчийн надад нэр байхгүй номын нэртэй өгүүлэлгийг бүгдээрээ хамтдаа сонсъё. Зохиолч Үе ухаа надад нэр байхгүй. Нэг өдөр би дамнуурга мөрлөөд гүүрээр гарч яваад тэднийг шонхор хамартай шүү айлсаа өгчгэж гэх яриаг сонсоод дамнуурга буулгаад хүзүүндээ зүсэн алчуураараа нүүрэн дээр хөлсөө арчаад шонхор хамарт шүү айлсаа гэж яаж үгснийг сонсохор шийдэв. Тэд тэрнийг цагаан будааны бялуу идэж байгаад хахаж үгсэн гэцгэх юм. Би өмнө нь хүн газрын самарт хахаж үгсэн гэж нэг удаа сонсч байсан болохоос биш цагаан будааны бялуунд хахаж үгсэн гэж анх удаа сонсч байна. Энэ үед тэд надад хандан "Шүасан! Хүй! Шонхор хамарч шүасан!" гэж ориллоо. Би толгойгоо дайлган "Аа?" гэхэд тэд хаахаа инээлдэв. "Чи над гартаа юу барьчихсан явж байгаа юм бэ?" Би гартаа барьсан алчуураа хараад "Алчуур!" Тэд маг хөхрөлдөн надаас "Чи нүрээ яагаад арчаад байгаа юм бэ?" Би нөгөө хөлсөө л арчиж байна. Тэднийг яагаад тийм их баяртай байгааг би юу ойлгосонгүй. Тэдний инээж байгаа нь яг л салхинд найгах зэгс саятай намилзаж байх ба нэг гүзээт нь "Хүүшээ, энэ нөхөр бас хөлс гэж мэддэг юм байна шүү." Тэгсэн нөгөө нэг нь гүүрний хашлага налж зогсоод над руу "Шүасан! Шонхор хамарч шүасан!" Тэр хоёр удаа дуудахад би хоёр дахь хариулсан юм. Тэр хоёр гараараа гидсээ тэврээд надаас "Хөөй, шүасан гэж юу хэн юм бэ?" гэж асуулаа. Би тэднийг харж хажуу зогсож байгаа нөгөө хэдийг харуул тэд бүгдээрээ л амаа ангаагаад нүдээ бүлтээлгэн намайг харж байлаа. Тэгээд тэд надаас "Шонхор хамартай шүасан гэж хэн юм бэ?" гэж дахиад асуулаа. Тэгэхээр нь би "Шүасан үхчихсэн" гэж хэлв. Тэдний харж байсан нүд тэр дороо ониж амаа өмнө хөөсгөө том ангаан төмөр балбахаас чанга дуугаар инээлдэн хоёр нь газар суугаад авав. Тэгэд тэд бүр "Ваа хаахаа" гэж хэсэг инээлдэж байгаад нэг нь амьсгаадан "Хүүе, тэг шүасан үхчихсэн бол чи хэн юм бэ?" Би хэн бэ? Би тэдний энхүү завсаргүй инээлдэхийг хараад юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй л байлаа. Над өөрийн гэсэн нэр байхгүй. Гэхдээ гудамжинд гараад явхаар би хинээс ч илүү олон нэртэй болчихдгийг. Тэд намайг юу гэж нэрлэнэ үү? Би тэдний нэрлснээр л болдог юм. Тэд надтай тааралдахдаа найтайж байх юм бол намайг найтаалгаа гэж дуудана. Нойлоос гарч ирэхдээ таарах юм бол намайг нойлын цаасаач гэж дуудана. Тэд намайг дуудах үедээ гараа даллаад "Хүрээдэр" гэж хүртэл нэрлэнэ. Эсвэл над руу гараараа далайгаад "Даалдор" гэж бас нэрлэнэ. Бас хөгшин нохой эцэнхий гахаа юу ч үлээ дээ. Тэд юу л гэж дуудана би бүгдэд нь хариу өгдөг юм. Учир нь надад өөрийн гэсэн нэр байхгүй. Тэд над руу ойртох, намайг харах, намайг дуудах юм бол би тэр даруй л хариу өгдөг юм. Миний санахаар бол тэд намайг "Хөөй" гэж л хамгийн их дууддаг. Би тэр хэдийг туршин "Би бол хөөй" гэж хэлв. Тэд нүдээ бүлтээлгэн надаас "Юу гэсэн бэ? Чи сая хэн гинэ?" Би өөрийгөө буруу юм хэлчихсэн болов уу гэж бодоод тэднийг харснаа дахиж юм хэлсэнгүй. Тэдний дундаас нэг нь надаас "Чи бол хэн гинэ? Айн гэдэг юм уу чамайг аа?"
Гэхэд би толгоос эксрээд би бол хөөй. Тэд бие рүүгээ харснаа. Хүр инээлдэж эхлэхэд би ч гэсэн тэр хэдийг харан өөрөө ч гэсэн инээлээ. Гүүрээр явж исэн хүн бид нарыг дуртай, хөөртэй инээлдэж байхыг хараад бас л дагаж инээв. Нэг ирээн цамц өмссөн хүн намайг "Хөөй" гэж дуудахаар нь би түргэн гихчин гэдэл хариу хэлв. Ирээн цамцад хүн өөр нэг хүн рүү хуруугаараа зааж "Хөөй. Чи тэрний эмэгтэйтэй унтсан уу?" Би толгой дохин "Тийм ээ." Нөгөө хүн миний хэлсэн үгийг сонсмогцоо харааж гарсан юм. "Муу новш чинь?" Тэгээд хараал урсгасан залуу ирээн цамцт руу заагаад над руу харан "Чамд тэрний эмэгтэйтэй унтахад тааламжтай байсан уу?" гэж асуув. "Би та нарын эмэгтэйтэй бүгдэнтэй нь унтчихсан" гэх миний үгийг сонсоод тэд бүгдээрээ нээлтгээ болж нүдэ бүлтэлгэн над руу харсан юм. Хэсэг хар зогссноо ирээн цамцтай нь хурж ирээд гараа далайж чих шуугтал алгадаад авлаа. Чингуй амьд байхдаа эмийн сангийнхаа шүүгэнүүдийн урд тал зогсоод байж байдаг байсан юм. Тэрний ард нээлттэй хаалттай жижиг шургуулгууд байх бөгөөд гартаа нэг жижиг жинлүүр барьчихсан зогсож байдаг. Чингуй урт нарийнхан гартай. Заримдаа Чингуй эмийн сангийнхаа үүдэнд гарч ирээд хүмүүс намайг юу дуртаагаараа дуудах тоолонд намайг хариу өгч байгааг хараад төв тэндээс "Та нар ч нүгэл үлдэж байна да. Бас байдгаараа баярлчихжээ. Тэнгэр та нарыг гисгэн шүү. Хүн л болсон хойно бүгд л нэр устаа байгаа. Тэрэнд ч гэсэн нэр бий шүү. Наад хүний чинь Лайфа гэдэг юм" гэж хэллээ. Чингуй намайг нэртэй хүн шүү, нэрийг Лайфа гэдэг гэж дугуйрангууд зүрх минь булиглах шиг болж. Аав минь амьд сэрүүн байхдаа босгон дээрээ суучхад намайг "Лайфа. Миний хүүд анхтай цайгаа аваад ир. Лайфа. Чи энэ жил 5 настай боллоо шүү дээ. Энэ чамд авсан цүнх Лайфа. Чи 10 нас хүрч эхлэе шүү дээ. Дахиад л новшийн 1-р ангид сурах нь дээ. Лайфа. Ер нь ном үзэхэ болоод аавтайгаа хамт явж нүүрс түүе. Лайфа. Хэдэн жилийн дараа гэхэд чи бүр ааваасаа хүчтэй болох нь. Лайфа. Аав нь удахгүй үхэх нь. Аав нь удахгүй өөд болох нь. Эмч аавынх нь уушгийг хавдартай байна гэлээ. Лайфа. Битгий уйлаа. Лайфа. Аавыгаа өнгөрөхөөр чи бүтэн өмчин болох нэ дээ. Лайфа. Лайфа. Аав чи өнгөрчихжээ. Хүү минь чи нэг илээд үзтээ. Аавыг чинь би хөрчихсөн байна. Лайфа. Чи харал та. Аав чинь үхэн үхтлээ чам руу гүлэрсэн байна шүү дээ. Аавыг үхснээс хойш би гудамжинд ганцаараа нүүрс үүрч холигдог болсон юм. Тосгоныхоо айлуудад нүүрс хүргэж өгнө. Тэгээд тэд намайг харахаараа надаас "Лайфа, аав чинь яасан бэ?" "Үхчихсэн." Тэд хаахаа гэж инээлдэн надаас дахиад л "Лайфа, ээж чинь яасан бэлээ?" "Үхчихсэн." "Лайфа, чи одоо тэнэг үү?" Би толгой дохин "Би тэнэг." Аав маань амьд байхдаа надад дандаа л "Лайфа, чи ястай нэг тэнэг хүүхэд шүү. 3 жил ном сурчхаад бүр ганц ч үсэг мэддэггүй" гэж хэлдэг байсан юм. "Лайфа, энэнд чамайг буруутгах аргагүй. Ээж чинь чамайг төрүүлж байхдаа толгойг чинь хавчаад гимтэж гисэн юм. Лайфа,
Энэ бүхэнд бас ээжий чинь ч буруутгах аргагүй л дээ. Чиний толгой хитрхи том болохоор л ээж чинь няралж байгаад өөд болсон шүү. Лайфа. Ээж чинь яагаад өгчихсэн юм бэ? Хүүхэд төрүүлж байгааднаас орчихсан юм аа. Ямар хүүхэд төрүүлж байгаад өөд болсон юм бэ? Намайг? Чамайг? Яаж төрүүлсэн юм бэ? Ээж маань нэг хөлөөрөө авсан дээр гიშгэж байгаад намайг төрүүлсэн юм аа. Гэж хариулахад тэд хаахаа гэж удаан инээлдээд дахиад л надаас. Тэгээд нөгөө хөл нь яасан юм бэ? Нөгөө нэг хөл нь хаана гიშгэж байсныг би мэдэхгүй л дээ. Чингуа надад хэлж өгөөгүй юм. Чингуа эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхдээ нэг хөлөөрөө авсан дээр гიშгдэг гэж хэлсэн болохоос биш нөгөө хөлөөрөө хаана гიშгдгийг хэлээгүй юм. Тэд намайг дуудаж. Хөөй. Аав чинь хэн блэ? Аав маань өвчихсэн. За бити худлаа яриад байгаа ч тээ. Аав чинь амьд сэрүүл байна лээ штэ. Би нүдээ бүлтэлзүүлэн тэд нарыг харвал тэд ойртож ирээд надад намуухан дуугаар. Би чиний эцэг чинь байна. Би толгойгоо дайлган. За. Тэгэхээр би чиний аав ч юм уу бидтэй. Тийм ээ. Тэдний мар инээлдэхийг сонсов. Чингуа хурч ирээд надад Хүмүнэ. Гүй чи наадуулаа битгий тоо. Гүй чамд ганц л эцэг байгаа. Хүн бүхэнд ганцхан л эцэг байдаг юм. Аав нар их байх юм бол ээж нь хүлээн зөвшөөрөх үү аа? Аав маань өнгөрснөөс хойш энэ тосгоны хөгшин залуу гэхгүй эр хүйстэй бүхэн бараг бүгдээрээ л миний эцэг болж байсан. Аав маань нэгээр нэмэгдэхэд миний нэр ч бас төдий чинээ нэмэгддэг байсан юм. Тэдний өдөртөө өгсөн шин нэрийг би оройдоо хуруудаар нь тоолоод ч тоолж бардаггүй байлаа. Ганц Чингуай л намайг Лайфа гэж дууддаг хэвээр байсан юм. Чингуайтай тааралдаад өөрийнхөө нэрийг сонсох олгондоо зүрх булиглах шиг болдг юм. Чингуай эмийн сангийнхаа үүдэн зогсоод хоёр гараа ханцуувчтай шургуулад над руу харна. Би ч мөн Чингуайг хараад нуг инээн. Удаан зогсохоор Чингуай гараараа даллаад л. Хурд явдаа. Чи чинь нүүрс дам нургадаж яваа хүн шүү дээ. Нэг удаа би явалгүйгээр тэндээ зогсоод Чингуай хоёр гараа ханцуувчнаасаа гаргаад намайг цоо ширтэн. Намайг чи сая юу гэж дуудсан бэ? Гэж асуув. Миний зүрх лүг цохилж эхлэв. Чингуай над руу ойртож ирээд чи сая намайг юу гэж дуудсан бэ? Чингуай. Би Чингуайн энэ ихийг харав. Тэр инээд алтан. Гүйтэр. Чи ч бас тэнэг биш юм байна шүү. Чи намайг Чингуай гэж мэдэж байна шүү дээ, Лайфа. Чингуай намайг дахиад л нэрээр минь дуудав. Би Чингуай шиг адилхан инээхэд тэр надад чи өөрийгөө Лайфа гэдэг нэртэйг мэдэх үү? Мэднэ. За дахиад нэг хэлээд ихтэй. Лайфа. Чингуай хаахаа гэж инээхэд би ч бас амаа ангаан дагаад инэв. Чингуай хэсэг зур инээж байгаад надад Лайфа. Эннээс хойш хүмүүс чамайг янз бүрээр дуудах юм бол битгий хариулж бай. Ойлгов уу? Ойлголоо. Чингуай баяртайгаар инээмсэглэн хариуллаа. Чингуай толгой дохин над руу хараад Чингуай гэхэд нь би тэр даруй гэж хариулв. Чингуай би өөрийгөө дуудаж байхад чиндээ. Гү чи яагаад хариулаад байгаа юм бэ? Би Чингуайг өөрийгөө дуудаж байна гэж бодоогүй юм. Тэгээд инээхэд Чингуай толгоос ихсэрч. За та чиж үнэхээр л тэнэг амт юм байна да. Чингуай аль дээр нас орчихсон. Хэд хоногийн өмнө шонхор хамар шуайсанд бас нас орчихсон. Энэ хоёрыг нас барах хооронд бас зөндөө хүмүүс үгсэн юм. Шуайсантай ойролцоо насны хүмүүс бүгдээрээ эр өвдгөн нийлсэн хөгшин болцгоосон юм. Ойрын өдрүүдэд тэр хүмүүс өөрсдөө удахгүй өөх гэж байгаа гэж ярихыг сонслоо. Миний бодлоор би ч гэсэн удахгүй өөх баха. Тэд намайг Шуайсанаас ах гэж ярьж байсан.
Тэгээд тэд нар надаас хөөе тэнэгэ. Чамааг үнэхээр юу энэ тэнэгийг өгөхээр цогцсыг одоо хаана орших уу? Хэн орших уу? Би толгойс ихсэрлээ. Би үнэхээр намайг үгсний дараа миний шарилыг хэн оршихыг мэдэхгүй юм чинь. Би тэднээс тэд нарыг өгөхээр цогцсыг хэн орших талаар нь асуулаа. Тэд бидний хүү ач хүү бас эмгэн маань л оршоон доо. Эмгэн маань хүртэл амьд байна шүү дээ. Харин чамд хүү гэж юм байна уу? Чамд ач хүү гэж байна уу? Чамд одоо тэр битгий хэл эмэгтэй хүнч байхгүй шүү дээ гэж хэлэх юм. Би дахиад дуурсангүй. Тэдний хэлсэн зүйл надад аль нь ч нэрэл байхгүй байлаа. Би дамнуургаа өрөөд холдов. Шуасанд тэдний хэлсэн зүйл бүгдээрээ байсан. Шонхор хамарт Шуасаныг чандралдаг тэр өдөр би тэрний хүү ач хүү бас гэрээхн нь годамжаар нэг орил чарлан уйлан өнгөрөхийг харсан юм. Би дамнуургаа өрөөд тэр хэдийг даган чандралах газар руу явсан юм. Замын турш хөл хөөртэй байв. Хэрвээ хүүтэй, ач хүүтэй, гэртээ дахиад зөндөө олон хүнтэй бол үнэхээр сайхан юм байна да гэх бодол төрөв. Би Шуасаны ач хүүгийнхэн дэргэд очиход хүү хүн бүхнээс чанга дуугаар уйлж хайлж байсан юм. Тэгээд тэр уйлангаа надаас хөөе би чиний эцэг мөн үү гэж асуусан юм. Одоо надтай нас ойролцоо надаас бага хүмүүс хүртэл миний эцэг болохыг хүсэхэ байсан. Өмнө нь тэд надад өчнөө нэр өгдөг байсан бол одоо буцаагаад надаас өөрийг минь асуудаг болсон юм. Миний нэрийг асуудаг болсон тэд чамайг хэн гэдэг юм бэ? Гүн энэ ч одоо чамайг нас барсны дараа бид хэн нас барсныг яаж хэн гэж мэдэх юм бэ? Чи бодол тоо. Шуасаа нас барахаар бид чинь Шуасаа нас барлаа гэд хэлэхэд хүн болгон мэдээд байгаа үсттэй. Гү чамайг нас барахаар бид юу гэж хэлэх юм бэ? Чамд нэр алга. Би өөрийнхөө нэрийг мэднэ. Намайг Лайфа гэдэг. Өмнө нь Чингуай л миний нэрийг мэддэг байсан. Өдгөө Чингуай нас барчхаар миний нэрийг мэддэг хүнч байхгүй болж дээ. Одоо тэд бүгдээрээ миний нэрийг мэдхийг хүсэж байна. Би тэдэнд хэлэхгүй болохоор тэд хаа гэж шоолцгоож байна. За яст тэнэг бол тэнэг л байдгийн байна да. Амьд дааж тэнэг, авсан дааж тэнэг гэж ярьцгаана. Би өөрийгөө тэнэг гэдгийг мэднэ. Энэ тэнэг хөгшөрсөн. Тэгээд удахгүй өөх гэж байгаагаа ч мэднэ. Заримдаа би тэдний хэлж байгаа үг үнэн гэж боддгийн. Надад хүү ач хүү байхгүй, намайг нас барсны дараа уйлан хайлж чандарлах хүн байхгүй, надад өөрийн гэсэн нэр байхгүй, намайг нас барсны дараа тэд хэн өгснэг ч мэдэхгүй. Сүүлийн үед дээх нэг ирж байсан эцэнхий давжаа нохой санаанд ороод байх юм. Удалгүй тэр хүчрхэх том шар нохой болсон юм. Хүмүүс тэрнийг тэнэг гэж дууддаг байлаа. Тэд нохойг тэнэг гэж харааж байгааг би мэдэж л байв. Би тэрнийг тэнэг гэхгүй харин хөөйл гэж дууддаг байсан юм. Тэр үеийн гудамжны зам одоогийнх шиг ийм өргөн байшин нь ч ийм өндөр байгаагүй л дээ. Чингуай эмийн сангийнхаа үүдэн зогсоод байж байдаг. Үс нь хүртэл харангуйтай байсан. Шонхор амарч Шуасаа нь их залуухан эхнэр аваагүй бах та. Над шиг 20 настай хүмүүс гэдэл байнга ярьдаг байсан юм. Харин тэр үед аав маань өвд болчихсон байсан. Би айл болгон дамнуургаар нүүрс зөөж өгдөг байсан. Олон жил ганцаархнаа зөөсөн юм да. Гудамжинд явж байхад тэр эцэнхий давжаа нохог би байнга л харна. Тэр гудамжинд амаа ангайлган хилээ гарган юм долоож явна. Бас биеийн шалав нойтон. Намайг тэрнийг байнга хараад байхаар шонхор амарч Шуасаа нь тэрийг өргөөд аваад ирсэн юм. Би тэрнийг хармагцаал таньсан. Шуасаа нь эхлээд намайг дуудсан. Гэрийнх нүдэнд нилээд хідэн хүмүүс зогсож байсан юм. Шуасаа нь хөөе. Чи эмэгтэй хүнтэй гэрэлмээр байна уу? Би замын эсрэг талд тэр хэдийн инээж байхыг хараад өөдөөс нь бас маасайв. Тэд наад тэнэг чинь хүүхэнтэй суумаар голтой юм байна шүү. Наадах чи инээгээд байна штэ.
Шуасан дахиад л. Чи яна эмэгтэй хүнтэй суумаар байгаа. Тийм үү үгүй юу? Эмэгтэй хүнтэй сууж яах вүлээ? Яах вүлээ? Гэж Шуасан хэлснэ. Яах юу ахвд чамтай хамт амьдрэх штэ. Хамт унтна, хамт хоол идэнэ. За, суумаар байна уу? Шуасаны хэлхийг сонсоод би толгойд өгсөн юм. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах OnTime технологи дэмжиж ажиллаж байна. 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүд худалдаа эрхлэгчдэд зориулсан кассын систем хөгжүүлдэг компани юм. Монгол орон даяар байдаг 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь OnTime-ийн программыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр 2024 оноос эхлэн М-банктай хамтран 2 маш гоё үйлчилгээ хэрэглэгчдэд санал болгож байна. Эхнийх нь гэвэл Тэг.6% шимтгэлтэй банкны карт уншигч. Ихэнх банкны карт уншигч нь 1% шимтгэлтэй байдаг. Харин OnTime-ийн санал болгож байгаа М-банкны карт уншигч ашигласнаар 40% хэмнэлт хийх боломжтой. Та сардаа 30 сая төгрөгийн борлуулалттай бол банкны шимтгэлээс сардаа 400 мянга, жилдээ 4.5 сая төгрөг хэмнэх боломжтой. Хоёр дахь нь гэвэл OnTime-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 100% онлайнаар олгох боломж байна. Та ямар ч материал бүрдүүлэхгүй, банкн дээр очихгүй, байгаа газраас авах боломжтой. Дэмжиж ажиллаж байгаа OnTime технологид маш их баярлалаа. Лавлахыг хүсвэл 77 77 34 44 хамтран ажиллагчдаа баярлалаа. Намайг толгойд өхөнгүүт Шуасан өнөөх нохоо гаргаж ирээд надад авчирч өгөв. Нохооны шилэн дээрээс нь зулгаас учир дөрвөн хүлэн сарвалзан хав хэмээн хуцаж байла. Шуасан. Хөөй. Чи энийг урдаа аваач дээ. Нөгөөдүүлний нээлтсээр л. Тэнийг минь тусаад аваарай. Наадах чинь чиний эмэгтэй шүү. Энд чинь эмэгтэй хүн биш штэ. Энэ эмэгтэй хүн биш ээ. За тэгвэл юу юм? Энд чинь нохой. Жижигхэн гөлөг вэ шүү дээ. Тэд инээлдэн. Энэ тэнэг бас нохой гэж мэднэ аа? Бас гөлөг гэж мэддэг юм уу? Битгий худлаа яриад бай чи. Шуасан нүдэ томруулан над руу харснаа. Энд чи эмэгтэй хүн. Чи дахиад сайн хар л да. Шуасан нохойг аваад 2 хүлийн дэлгэж надад харуулснаа надаас. За сайн харвуу. Би толгойд өглөө. Энд тэгээд эмэгтэй хүн биш вэ нү? Эмэгтэй хүн биш ээ. Энэ бол жингэр нохой. Тэд нэр хийтэл инээлдэхэд шонхор хамарч Шуасан бүр газарт өвдөглөн суугаад инээсэн юм. Тэр нөгөө гөлөгний 2 хүлийг дарсан хэвээрэл байла. Толгой нь газар үргэж гав гэж тасралтгүй гаслана. Би тэдний хажуу зогсоод бас инээсэн юм. Хэсэг инээсний дараа Шуасан босож ирээд над руу чичлээд тэдэнд хандан. Хүүшээ. Энэ тэнэг нохойны эм хүүстийг бас ялгаж чадаж байна шүү дээ. Гэж хэлснэ. Дахиад газар өвдөглөөд хүр гэж энийг нь яг л голио дугарч байгаа юм шиг сонсогдсон. Тэгээд тэрний гараа тавьмагц нөгөө нохой шур хийгээд алга болсон юм. Тэр өдрөөс хойш шонхор хамар Шуасан тэрхэд намайг харах болгондоо л хөөй. Эхнэрээ яасан юм бэ? Хөөй, эмэгтэй чинь ялгацсны нүхэнд ойччихсан юм биш үү? Хөөй, эмэгтэй чинь хөлөө дэлгээд шээж байна лээ. Хөөй, танаа эмэгтэй чинь манай махыг идчихсэн байлээ шүү. Хөөй, танаа эмэгтэй чинь жирэмсэн болчихсон юм шиг байна лээ. Гэж байнга хэлдэг болсон юм. Тэд ер нь л хаа гэж зогсолтгүй л инээн. Тэднийг баяр хөөртэй байхыг хараад би тэднийг дагаад инээдэг байсан юм. Тэд тэр нохойн тухай ярьж байгааг мөн намайг хизээ нэг өдөр өнөөх нохойг эхнэрээ болгоно гэд гэртээ аваачаад хамт амьдраасаа гэж хүсэж байгааг инж би мэддэг байсан юм. Тэд өдөр болгон л ингэж ярьж намайг харан мар инээлтэн. Байнга ингэж хэлүүлээд байхаар өнөөх нохойтой таарах болгонтой сэтгэлд хачин мэдрэмж төрдөг болсон юм. Тэр эцэнхий давжаа нохой гудамжинд хилээ унжуулчихсан юм долоогоод л явж байна. Би ч дамнуургаа үрээд явж байснаа нохойн хажууд өөрөө мэдэлгүй очоод зогсчихсан харж яв. Нэг удаа би зөөлөн дуугаар хөөй гэж дуудсан чинь тэр намайг сонсоод хав гэж хуцав. Би тэгээд тэрэнд мантууныхаа үлдэгдлийг өгсөн чинь тэр мантуу зуугаад буруу хараад зогтсон юм. Тал мантуу өгснөөс хойш тэр намайг тогтоож
олж авсан бололтой юм. Намайг харангуутал хав гэж хуцах юм. Тэрнийг хуцах болгонд би тэрэнд манд төөгдөг байсан юм. Ингэж хэдэн удаа өгсний дараагаар би халаасанда ахиухан идэх юм чихэж явдаг боллоо. Нохоотой гудамжинд таарахтаа тэрнийг нэг сайн баярлуулъя гэж бодсон юм. Нохоо юу? Намайг халаасанда гараа хийхээр л урд 2 хөлөө өргөж хуцаж намайг самардахаа бас мэддэг болсон. Сүүлдээ өнөөх нохой маань өдөр болгон л намайг дагаж явдаг болов. Би урд нь дамнуургаа үрээд явна. Хойд талд минь нохой пад хийн чимээ гаргаад л дагаад явна. Нэг гудамжаар явж дуусчаад эргээд гартал тэр маань ард байж л байна. Хав гэж хуцаад сүүлээ хөдлөгнө. Дахиад нэг гудамжаар явж дуусаад эргээд харвал байхгүй болчихсон байна. Хаашаа явсныг ч би мэддэггүй юм. Хэсэг хугацааны дараа тэр өсөрч гарч ирээд дахиад намайг дагаад явдаг юм. Заримдаа нохоо ингэж гүйж алга болчиход харуу бүрээ болсон хойно буцаад ирдэг юм. Би орондоо ороод унтсан хойно тэр гүйж ирээд үүдний өмнө дөрвөн хөллөд суугаад хав хуцна. Би хаалгаа онгойлгоод харахаар намайг байгааг мэдээд тэр хуцгаа болчихдгийг. Ингээд над руу сүүлээ шарвалзуулан хөдөлгөж байгаад буцаад пад гэд гудамж руу гараад явчихдаг юм. Би тэрнтэй хамт гудамжаар явхаараа шонхор хамарч шүү алсан тэд нар хараад бас л инээлтэн. Хөөй. Эхнэр нөхөр хоёр салхиж явсан биз дээ? Хөөй. Эхнэр нөхөр хоёр гэрлүүгээ харж байгаа мó? Хүүшээ. Гэхдээ та хоёр унтах та. Тэгэд хинэн хинийгээ тэрдэг юм битээ. Шүүн хамт унтдаг юм оо. Бити худлаа яриад байл та. Эхнэр нөхөр хоёр чинь хамтдаа л унтна штэ. Бид хамт унтдаг юм оо. Чи энэ тэнгийг гэдэг эхнэр нөхөр хоёр чинь хамт унтах зурлагтай байдгийм гэд байна. Шүүасан читингийн утас татаж байгаа мэт хөдлөөд надад хандан. Чаг гэдэл гэрэл унтрахад баяр уйсгалан ирдэг байх та. Шонхор хамарч шүүасан тэд намайг оройдоо нохоотой хамт унт гэж хэлээд байгаа юм. Тэгээд би бодож хамт унтаагүй юм. Энэ нохоо харанхуй боломгц манахаас гараад пад гэдэл алга болчихно. Хаашаа явдгийг би мэддэггүй. Гэртээ орохоор буцаад хүрээд ирнэ. Хаалга руу мацаад намайг хаалга нээхийг хүлээдэг байсан. Өдөр болохоор бид хамтдаа байна л та. Би нүүрсээ үрээд тэр хажууд явна. Намайг айлд нүүрсээ өгч байхад тэр хажууд нааш цаашаа хэсэг хойлох нь намайг гарч ирмэгц дагаал явна. Ингэсээр хэсэг хугацаа өнгөрсний дараа нохоо маань бондойд л зоолж өмнөхөөс өч том болсон юм. Нохооны маань цондойсон гэдэстэй амтан гүйж яваа харагддаг болсныг хүмүүс бас ярьж эхлэв. Тэгээд тэд хөөе. Энэ жигийг та нар хараач. Гүй энэ нохоо зоолсныг хараач. Нэг өдөр тэд нар гудамжинд намайг хоргоогоод шүү асан царайгаа барайлган. Хөөшөө. Чи ингэхэд хөөе. Биднэрт чихэр амсуулаагүй үсттэй. Тэд намайг хоргооход өнөөх нохой тэр хэд рүү хав гэж боргосон юм. Тэд замын эсрэг талын жижиг мухлаг руу зааснаа. Тэрийг харж гэнэ үү? Тэр лангуун дээрх шилэн лонхыг лонхон дотор чихэр хийсэн байна. Харсан уу? Хурд яваад ирээ. Тийшээ очиж яах юм бэ? Юу гэж байгаа? Очоо чихэр аваад ир. Чихэр авч яах юм? Новш минь ээ. Гү чи бид нарт хурмын чихрээс амсуулаагүй байгаа үсттэй. Хурмын чихэр ойлгож гэнэ үгүй юу? Бид хэд бол чамд ихнэр олж өгсөн хурмын зуучлагч нар шүү. Тэд ингэж хэлээд миний халаасанд гараа шургуулan мөнгийг минь тэмтчиж эхлэхэд нохой маань хараад үсчин хуцаж байлаа. Шүүасан хөлөө өргөд өшгөлөхөд нохой гаслан хідэ алхам холдвол шүүасан дахин түүн рүү ойртоход тэр хол зулрлаа. Тэгээд тэд миний ингэрийн халаасан дах мөнгийг бүгдийг нухаж гаргаж ирээд дотроос нь 2 ширхэг 2 жогийн дэвсгэр таваад бусдыг миний ингэрлүү буцаага чигчгэв. Тэд мөнгийг минь дээр өргөн инээлдсээр эсрэг талын мохлог руу орцгоосон юм. Тэр хэдийг холдмогц нөгөө нохой над руу дахиад ирэв. Яг хажууд ирэх үед тэд мохлогоос гарч ирэхийг хараад дахиад л нохой зогтов. Шүүасан тэд нар миний гарт хэдэн чихэр атгуулснаа. За, энэ бол эхнэр нөхөр хоёрын өв шүү. Заа юу. Тэгээд тэд амандаа чихрээ хүлхээд инээлдсээр явж одов. Энэ үед харын бүрээ болж байлаа.
Би гартаа тэд нарын өгсөн чихрийг атгахсаар харих үед нөгөө нохооч нь урдуур хойгуур давхин хов гэж чанга дуугаар хуцаж гэр хүртэл дагаад явсан юм. Гэртээ харсан хойнооч бас хов гэж хуцсаар л байсан юм. Явах дургу тэгээд үүдний өмнө үлээгээд байв. Би "Хөөй, чи бити уцаад бай" гэж хэлсэн ч гэсэн тэр хуцсаар л байсан юм. Тэгэхээр нь би "Хөөй, ороод ир" гэсэн тэр хөдөлсөнгүй. Хүзүүгээ сонгон хуцсаар л байсан. Би тэрэн рүү гараараа далалахад тэр хуцгаа болж өрөөрөө шорт хийгээд л ороод ирэв. Энэ өдрөөс хойш өнөөх нохой манай гэрт амьдрах болсон юм. Би тэрэнд сүрэл авчирч өрөөний буландаа ор засч өгөв. Энэ шүн би их юм тунгаан бодсон. Нохой гэртээ оруулсан нь эхнэр авахдаа ер нь төстэй юм шиг санагдав. Цаашид хантай болов. Чингуайн эмэгтэй хүнтэй гэрлэн гэдэг хантай болно гэсэн үгээ гэсэнсэн. Тэгээд би нохойдоо хандан "Тэд бид хоёрыг эхнэр нөхөр гээд байгаа юм. Хүн нохой хоёр эхнэр нөхөр болж болохгүй. Тийм болохоор хоёулаа бие биедээ хань л болъё доо." Би ингэж хэлсэн. Би сүрлэн дээр суув. Өөрийнхөө ханьтай хамт суулаа. Миний хань над руу хараад хав гэж хуцгаар нь би тэрэн рүү хараад инэв. Энийх дуугмын сонсоод тэр дахиад хав гэж хуцгаар нь би дахиад инэв. Тэр дахиад л энийх дуунаар минь хуцав. Би инээж тэр хуцсаар хэсэг хугацаа өнгөрлөө. Би халаасандаа байсан чихрийг санаад нохойд задалж өгөнгөө. Энэ бол чихэр. Тэд нар хормын чихэр гэж хэлсэн. Би хормын чихэр гэж хэлснээ бодоод нууцхан инээгээд хоёр чихэр задалж нэгийг тэрний аманд хийгээд нөгөөг нь өөрийнхөө аманд хийв. Тэгээд би тэрнээс "Амттай байна уу?" Би тэрнийг чихрээ тас гээд чанга дуугаар зажилж байгааг сонсоод өөрөө ч гэсэн тэрнээс дутхааргүйгээр тас хазалж идэв. Бид хоёулаа чихрээ тас зажилж байгаад би энийхэд тэр хав гэж даруй хуцлаа. Би нохойтойгоо хамт амьдраад ойролцоогоор 2 жил гарсан болов. Тэр өдөр бүр надтай хамт гарч намайг хүнд дамнуурга үүрэхэд хав гээд урд явна. Дамнуурга маань хоосрох үед тэр миний араас паацгана. Тосгоны хүмүүс бид хоёрыг хараад инээлтэн. "Хүүшээ, тойр чи эхнэр нөхөр хоёр юм уу?" Би амандаа ингэж хэлчихэд толгоогоо бүхэлгээд урагшаа явна. Хөөй. Наадах чи ийм нохой юм уу?" Ингэж хэлэхэд харин Чингуай "Чи зүгээр хүн байж нохойтой эхнэр нөхөр болно гэж юу аах вдэ?" Би толгой сэгсрээд "Хүн нохой хоёр эхнэр нөхөр болж болохгүй" гэж хэлв. Чингуай "За мэдж байгаа бол сайн байна. Дараа хүмүүс чамааг юу ч гэж хэлсэн чи битгий гэд бай." Би толгой дохин гэхэд Чингуай гараас авчин "За яв" гэж хэлсэн юм. Би дамнуурга үрсээр явж одоход нохой маань өмнө минь гараад падгүйн одов. Энэ нохой өдөр бүр л жин нэмж байх шиг байна. Миний бодлоор тэр удахгүй хүчтэй том болох байхаа. Нохой томорхоор улам зэрлэг болох байх шүү. Заримдаа тэр бүтэн өдөр үзэгдэхгүй алга болчдгийн. Хаашаа явсныг би мэддэггүй юм. Хариу бүрөө болохоор л үүдэн дээрээ таалга самардна. Үүд нээхэд тэр шургаж орж ирээд өрөөний буланд зассан өвсөн дээр хэвтээд өгдөг юм. Толгоогоо газар тавиад нүднийхээ булангаар над руу харна. Энэ үед нь би тэрэнд "Буцаад ирвүү. Чич тэгээд ирмэгцээл унтаад өгөх юм аа. Би юмаа ярьж дуусаагүй байхад чи унтах болчих юм аа." Намайг юм ярьж дуусаагүй байхад нохоо нүдээ аль хэдийн аньсан байв. Тэгээд бодож би бас нүдээ айнав. Миний нохой бүдүүнээс бүдүүн хүчрхэг том болсоор л байна. Шонхор амар шүүасaan тэд нар намайг харснаа. "Хөөй, тэнэгээ. Чи хизээ над нохоогоо алах юм бэ?"
гэд шүлсээ өсчүүлэн цаас орох үеэр тэрнийг алаад дээр нь ус хийгээд жан нэмжуугаад шамцай бас 5 амттнаар амтлаад зөөлөн гал дээр нэг өдөр чанах юм бол новшин сайхан амттай болох бах та. Би тэднийг миний нохойг идэхийг хүсэж байгааг мэдээд дамнуургаа үрээд хурдан гэгч нь холдсон юм. Нохой маань ч намайг дагаад явв. Би тэдний ярьсан яриаг тогтоож авлаа. Цаас орохоор миний нохойг идэн гэсэн учраас би Чингуа дээр очиж цаас хизээ орох юм бол одоо болоогүй шүү дээ хүмүн. Чи одоо нэмгэн цамцтай байгаа үсттэй. Чамаа хөвөнтэй хүрм өмсөхгүй ир чин цаас орно гэсэн үг. Чингуаг тэгж хэлэхэд миний санаа амарсан юм. Намайг хөвөнтэй хүрмө өмсөж амжаагүй цаас хараахан ороогүй байхад шонхор амарч шүүасан тэд нар миний нохойг идэхэр болсныг би ер нь яаж мэдэх вэ дээ. Тэд шүүасаны герт нэг ясаар нохойг минь хуурж авчираад хаалга цонхоо хааж угаад шургаагаар зодсон байсан юм. Нохойг минь цохиж алаад гал дээр бүтэн өдөр буцалгах санаатай байж л дээ. Нохой маань өөрийг алаад идэх гэж байгааг мэдээд шүүасаны орон доогуур шургаж ороод гарч ирэхгүй байсан. Шүүасан тэд нар модоор тэрнийг хатгахаар тэр хав гэж дуугархыг би гадуур нь явж байгаад сонсчихсан юм. Тэр өдрийн үд дунд би гүүрэн дээр явж байгаад эргээд харсан тэр байхгүй байсан. Би үдээс хойш шүүасаны герт очиход тэр хав гэд хуцаж байгааг нь дуулсан юм. Би таг гацаа зогсчихв. Би зогсоод хэсэг хугацаа өнгөрөхөд шүүасан тэд нар гараад ирэв. Шүүасан намайг хармагцаа. Тэнэгэ. Гэхдээ бид нар яста яг чамайг хайж байлаа шүү дээ. Хөөе, тэнэгэ. Чи нохоогоо хурдан дуудаад гаргаад ирээ. Гэж хэлээд тэд нар гарт минь нэг хүзүүвч өгсөн юм. За, хүзүүвчээ нохоондоо зүүгээд тэгээд тэрнийг боогоод алчих. Би толгойс ихсэрч хүзүүвчийг цааш нь түлхээд одоо хараахан цаас ороогүй юм шүү дээ. Гүй энийг тэнийг юм ч одоо юу гээд байгаа юм бэ? Цаас ороогүй байна. Цаас ороогүй байна гэж юу гэж байгаа юм бэ? Би яаж мэддэг юм бэ? Мэдчихвэл энэ шиг бас тэнэг болчихдг юм байгаа үсттэй. Нохой маань хав гэж хуцхыг би дахиад сонслоо. Өөр нэг хүн шургаагаар бүлээд цохиж байгаа болтой юм. Шүүасан миний мөрийг алгадаад хөөе. За найз минь. Нохоогоо хурдан дуудаад гаргаад ирэлтээ. Тэгснэ тэр намайг угзраад бас нэг найз нь шүүасанд хандан хөшөө. Чи одоо яах гэж наадах найзаа гэж дуудаад байгаа юм бэ? Битгий дэмий мэрээд л та. Хөөе, үзүүвч аваад нохооныхоо толгойд угал мэдүү. Нохоогоо өрхтөөд алаадах. Явахгүй мүү чи? Явахгүй бол чамааг горхитод алчих шүү. Шүүасан тэднийг халахлаад тэдэнд хандан. Тэр бол тэнэг амтан. Наадах чи яаж жайлгасаа ойлгохгүй штэ. Харин тэрнийг хуураад гэсэн тэд тэнэгтэй байгаа ч штэ. Хуурсан ч гэсэн мэдэхгүй штэ. Тэгээд би Чингуа ирэхийг харлаа. Чингуа 2 гараа ханцуу өвчтэй хийгээд алхаж ирлээ. Тэд За болохгүй бол зүгээр ороо ивдъя. Тэгээд тэр мөн нохоо хаа нуугдахыг харъя л да. Шүүасан. Ороо ивдэж болохгүй. Наа нохоо ч сандарчихсан байгаа. Тэг нэмээ сандаргуул хүн хазна штэ. Энэ муу эргчин нохоо, нохоо. Заваа хамуутай нохоо. Би чамайг хэлж байна. Чи хариулахгүй юу аа? Гэхэд би толгой гутайлган гэж дуурав. Тэгсэн Чингуа хажуугаас. Өөй, та нараа наад хүнээсээ тусламж авмаар байгаа бол жинхэнэ нэрээр нь дуудах хэрэгтэй шүү дээ. Ингэж хамаагүй хараа загнаад байвал тэр яасан ч туслахгүй бах. Тэрнийг тэнэг гэдэг боловч заримдаа бас тэнэг биш байдаг юм шүү. Шүүасан. Зөв. Гэхдээ тэрнийг жинхэнэ нэрээр нь дуудъя л та. Хэн нэрийг мэдэх үү? Энийг хэн гэдэг юм бэ? Энэ тэнгийг хэн гэдэг юм бэ? Чингуа, та мэдэх үү? Чингуа. Би мэдлгүй яах вэ? Шүүасан тэд нараа Чингуайг тойрон бүчиж. Чингуа.
Энэ тэнхийг хэн гэдгийг? Чингуй. Тэрнийг Лайфа гэдэг юм. Чингуй намайг Лайфа гэж дуудахыг сонсмогц зүрх минь лүг гэдэл явчихав. Шуяасан тэд нар миний өмнө ирээд мөрнөөс минь тэгэрч. Лайфа гэж дуудахад миний зүрх дахиад л лүг цохлов. Шуяасан намайг тэрсээр гэрлүүгээ оронгоо надад. Лайфа. Бид нар чинь хуучны найзууд штэ. Лайфа. Чи нохоогоо дуудаад гаргаад ир. Лайфа, чи байна. Орны хажууд очоод. Лайфа. Чи нэг юм зөөлөн дуугаар дууд заа юу. Лайфа. Чи яах вэ хөөе гэдэл ихтэй дуудчихгүй юу? За Лайфа, чамд найдлаа шүү. Гэж хэлсэн юм. Би Шуасаны өрөөнд ороод доош явган суугаад нохоогоо орондоор хэвтэж байхыг харсан. Би энэ битүү цус болчихсон байлаа. Би зөөлөн дуугаар тэрнийг хөөй гэж дуудсан чинь тэр миний дууг сонсон мөгцөө шур гэдэл давхиж ирээд над дээр авирч толгой биеэрээ намайг шөргөөж гарав. Цус нь нүүрэн дээр наалтав. Нохой гав гаслав. Би тэрний ингэж гав гэж гасалж байхыг ер нь хизээс сонсож байгаагүй юм байлээ. Гаслах дуу нь миний сэтгэлийг их өвтгсөн юм. Би гараа сунгаад тэрнийг дөнгөж тэрхэд тэд хүзүүвчээ өглөө. Нэг хүчтэй угзраад нохойг минь тэрээс минь сууг татаад авчихсан. Анзаарч дамжаагүй байхад нохой тэрсэн гар минь хоосрон хоцорлоо. Би тэрнийг хав гэж ганц хуцхайг л сонссон. Нохой хагас дутуу нэг хуцсан. Тэрний дөрвөн хөл нь хэд сарвалзаад. Ердөөл хэдэл сарвалзаад тэр хөдөлгөө болчихсон юм. Тэгээд тэд тэрнийг газраар чирэн гадагшаа гарсан. Би тэдэнд хөөй цаас арай ороогүй байх шүү дээ гэж хэлсэн. Тэд над руу эргэж хараад хаа гэж инээлдэн өрөөнөөсөө гарч одов. Тэр өдрийн орой би нохооныхоо сүрэл үсэн дээр ганцаархнаа суугаад бодсон юм. Миний нохой үхчихсэн. Тэр хэд дээр нь ус хийж угаад жан нэмээд шанцай бас 5 үнэрт амтлагчаар амтлаад бүтэн өдөр гал дээр чанаад тэрнийг идэнэ гэдгийг би мэдэж байна. Тэгээд би ганцаараа их удаан бодов. Би өөрийнхөө нохойг хорлоод алчихлаа. Би тэрнийг Шуасаны орон доороос дуудаж гаргаж ирээд тэд хоосрлоод алчихсан. Тэд намайг Лайфа гэж дуудахаар миний зүрх лүг цоглоод би орон доороос нохоогоо дуудчихсан. Энэ хүртэл бодоод би толгой сэгсэрсэн. Би толгойгоо удаан сэгсрээд дахиж хинч намайг Лайфа гэж дуудсан хэлснийг хийхийг би зөвшөөрөхгүй дээ гэж өөртөө загсан юм. 1994 он 10 дугаар сарын 5-ны өдөр. За энэ өгүүлэлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Уухай зохиолч яг ийм гоё бичдэг. Тэгэхээр хүмүүс маань бас өөрт төрсэн сэтгэлээ, мэдрэмжээ юу гэж бодож ийн энийг бас хамтдаа хуваалцаарай. Ер нь комент ирээд хүмүүс бодсноо бичгээр маш гоё урамтай байдаг шүү. Уухай зохиолч өөрөө хүнд хэцүү амьдрал тэгээд тэр зохиолч болох гараа, тэр зохиолч болохын төлөө бас өөр мэрэгчлэр ажиллаж маш их дэмжиж байгаа зохиолч болсон. Тэгээ эмч байсан болохоор тэр хүний сэтгэлийн өвдөлтийг маш тодорхой бичдэг гэдээ өмнө дурдчихсан. Яг л тэр үгээрээ энэ хүн зохиолдоо маш нарийн одоо бидний амьдрал тохиолддог зүйлийг бас төлөөлүүлэн бичсэн санагдлаа. Лайфхак гэдэг те одоо бид хүн болгон нэртэй, би нэртэй үзэж байгаа сонсож байгаа та бас нэртэй. Энэ зохиол бол ерөнхийдөө бидний нөгөө нийгэмд эзэлдэг байр суурь,
дээд давхаргын ялгаа, ялгуурлан гадуурхал дээрээс нь тэр нэр хүнд эрх мэдлийн тухай өгүүлж байгаа ийм өгүүлэлэг юм байна лээ. Нэрээр нь дуудахад зүрх нь булиглаад хүний хэлснийг хийж байгаатай адилхан бид нэр хүндтэй боломгцоо чиний нэр ашиглагдаад ирэх үед хийдэг үйлүүд маань юу илээ гэдгийг бид бодох ёстой гэх өгүүлэлгээс ойлгодог. Тэгэхээр таны байр суурь танд оноос нь нэр чинь таныг тодорхойлохгүй харин таны хийсэн үйлдэл таныг тодорхойлно гэдгийг энэ өгүүлэлт бас энэ нохотой гэрэлж байгаа хүн болгонд дадлуулж байгаа энэ тэнэг залуу тэнэг гэж хэлж болох энэ залуугийн амьдралаар бид бас нийгэмдээ тэнэг юм шиг ашиглуулдаг шүү. Бид нэр хүндийн араас тэгж хөөцөлддөг шүү. Тэгээд бид үйлдэл нь ийм юм хийдэг шүү гэдгийг бас маш гоё ойлгуулсан байна. Тэгэхээр уйгаа зохиолчийн зохиолыг дахиад унших болсондоо айгүй баяртай байна. Үзэх сонсогчид маань өгүүлэлгүүдээ сонсоод сэтгэлдээ үлдээгээрэй. Бидэнд уран зохиол дандаа бодох хажуудаа байгаа хүнээ өөрийнхөө дотор байгаа хүнтэй ярилцах боломжийг олгодог ийм сайхан зохиолууд байгаад баярлж байна. Тэгээд шинжлэх ухааны таны мэдхүү од өндөр сууг та бүхэндээ дэлхийн шилдэг 50 өгүүлэлийг нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг таслах онтой технологи мөн од мөндрийн алтан гишүүд та нар манд дэмжиж ажилласан. Нэвтрүүлэг YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 хостолгионоор та бүхэнд манд хүрсэн. Дараагийн өгүүлэлгээр олццгаая. Баярлалаа та нартай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.